Сайн бацгаана уу. Өнөөдрийн видеогоор бид нэгсийн нэгтлэн бодох програм дээр хэрхэн бараа материалыг бүртгэж авах тухай үзэх болно. Бидний хийх ажлыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилж болох ба нэгдэх хэсэг нь бараа материалаа програмдаа бүртгэх, хоёр дахь хэсэг нь уг оруулсан бараануудаа нэгтлэн бодох бүртгэлийн аль дансанд бүртгэгдхийг тохируулах, гурав дахь хэсэгт нь эдгээр барааны бөөний жижиглэнгийн гэрээний гих мэт үннүүдийг оруулж өгнө. Ингээд эхний хэсэгтээ оръё. Бараа материалаа бүртгэхийн тулд дэд системийн барааны нэр төрөл болон агуулга руу ороод навигац самбарынхаа лавлгаа болон тохиргоо хэсгийн бараа материал үйлчилгээг сонгоно. Угдас руу ороход дараах цонх нэгдэх ба энэ цонхонд та бараа материалынхаа тухай мэдээллүүдийг оруулж өгөх болно. Бараа материалуудыг ашиглагдах байдлаар нь дараах фолдер буюу бүлгүүдэд ангилж өгсөн ба оруулах бүлгийн тоо нь хязгааргүй. За ингээд жишээгээ харъя. Уг жишээний дагуу бид нэр бараагаа бүртгэж авна. Бидний хийх эхний ажил бол бүлгээ үүсгэх. Инхийн тулд хулгайныхаа баруун давчийг дараад создать групп буюу бүлэг үүсгэх рүү ороход уг цонх нэгдэнэ. Уг цонхны товч нэр хэсэгт бүлгийнхээ нэрийг бичнэ. Жишээний дагуу эхний бүлэг бол офис хэрэгцээний материал. За хадгалахад уг бүлэг маань үүснэ. За дахиад нэг бүлэг үүсгэе. Нэг төрөнийхөө араа ороод бүлгийнхээ нэрийг бичнэ. Шатгуун ба туслах материал. За бүлгээ үүсгэчлээ. Одоо бараагаа уг бүлэг дотор үүсгэе. Жишээний дагуу эхний бараа бол эхний материал бол скотч. Түүний харьяалагдах бүлэг нь офис хэрэгцээний материал. Гээд офис хэрэгцээний материал гэсэн фолдер руу ороод хулгайныхаа баруун тавчийг дараад создать буюу үүсгэхийг сонгоход тухайн скотчны тухай мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Товч нэр гэсэн хэсэгт барааныхаа нэрийг оруулна. Энэ үйлдвэрлэгч болон артикул гэсэн хэсэгт тухайн бараа аль үйлдвэрт үйлдвэрлэгдсэн тухай мэдээллийг оруулж өгөх боломжтой. За манай скотчны хэмжих нэгж маань ширхэг. Скотчноос нийцэл хотын албан татвар авдаггүй болохоор уг хэсэгт өөрчлөлт оруулахгүй. Хэрвээ тухайн бараа материалаас нийслэл хотын албан татвар авдаг бол 1% гэдгийг сонгоно. Авдаггүй бол энэ хаадгүй гэдгийг сонгоно. За энэ барааны код нөт гэсэн хэсэгт уг бараанаас хэдэн хувийн нөт авдгийг оруулж өгөх ёстой. 10% үү, тэг хөв эсвэл нөтгүй бараа юу гэдгээ сонгоно. Нөтийн орлогын төрөл гэсэн хэсэгтэр тухайн барааг орлогдоход тэтэ 03 тайлангийн аль хэсэгт тухайн мэдээлэл орж ирэхийг энд зааж өгдөг. Энэ импортын барааны утга анхны утгаар гэсэн хэсэгт бараа материалыг импортлж оруулж ирсэн бол эдгээр мөрүүдийг бүглэх ёстой. Импортлагч компани, импортлсон улсын нэр, тэгээд гаалийн мэдээллийн дугаар. Зарлагын зүйл гэсэн хэсэгтэр тухайн материалыг үйлдвэрлэлд зарлагдахад хаана зардал нь тусахыг харуулж өгнө. Ингээ 3 цэг рүү цэг дээрээ дарахад сонголтууд нэгдэнэ. Скотч маань бичиг хэргийн зардал гэсэн хэсэгт сонгогдоод ингээд ерөнхий мэдээллүүдээ оруулж дууссаад хадгалах товчоод харахад уг материал маань програмд бүртгэгдлээ. За жишээний дагуу дараагийн оруулах бараа маань нийслэл PAV байна. Бараа гэсэн хавцас руугаа ороод үүсгэх гээд дарахаар цонх маань нэгдэнэ. Тэгээ барааныхаа нэрийг оруулж өгье.
Бүтнээр гэсэн хэсэгт нийслэл PV гэдээ оруулчихъя. За үйлдвэрлэгч гэсэн хэсгийг бүглэхгүй орхиод хэмжих нэгж дээр нь ширхэг үү хайрцаг үү гэдгийг зааж өгөх ёстой. Арх согтууруулах ундаа болон тамхинаас нийслэл хотын албан тасгаар авдаг. Энэ сонголтыг өөрчлөөд 1% гэж сонгоод бус зүйлүүд дээр өөрчлөлт оруулахгүй зарлагын зүйл хэсгээр бусад материалын зардал гэдгийг сонгох ёстой. Бусад материалын зардал. Бүх төрлийн материалын зардал. За ингээд мэдээлэл оруулчлаа. Одоо хадгалаад. Ингээд нийслэл PV-ны тухай мэдээлэл програмд бүртгэгдлээ. За дараагийн оруулах бараа нь ажлын биелэл байна. Харьяалагдах бүлэг нь хөдөлмөр хамгааллын хувцас. Хөдөлмөр хамгааллын бүлэг гэдэг бүлгээ үүсгээгүй юм байна. Тэгэхээр бүлгээ үүсгээд бүлгээ үүсгэснийхээ дараа дотор нь мэдээлэл оруулна. За бүлгээ үүсгэчлээ. Одоо бараагаа үүсгэе. Зарлагын зүйлдээ бүх төрлийн материал. За ингээ хадгалахаар манай биелийн тухай ажлын биелийн маань програмд бүртгэгдэж байна. За бүртгэх сүүлийн бараа маань бензин, харьяалагдах бүлгийн шатхуун. Шатхуун ба туслах материал бүлэг рүү ороод үүсгэнэ. За товч нэрийг AI93 гэж өгөөд бүтэн нэр дээр нь бензин AI93 гэдэг өгч. За мэдээж бензин учраас хэмжих нэгж нь литр байна. Эдгээр сонголтууд дээр өөрчлөлт оруулахгүй дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагаас худалдаж авсан бол энэ хэсгийг түрүүний хэлсэнчлэн бүглэхгүй. Зарлагын зүйл дээр тээврийн зардал. За ингээ хадгалаад мэдээлэлээ оруулж дуслаа. Энэ мэтчлэн танай байгууллагад хэрэглэгддэг бараа материалын тухай мэдээллийг оруулах болно.